За би нэг ийм хэдэн санал хэлэх гэсэн юм аа. Нэгдүгээр бид нар яг би ч гэсэн дэцээд багтаа зөндөл олон төсөв хэлцүүлж илаа. Тэр үед валютын сангийн хөтөлбөртэйгээд нэг жилд нэг битэл 2 3 ч төсөв хэлцдэг байлаа. Бид нар төсөө батлаад тухайн үедээ шаагаал тэгэл ерөөхдөө мартчихад байдаг. Тэг би нэгдүгээр төсвийн зарлагын алтын дэд хорон дээр төсвийн байнгын хорон дээр зөвхөн нэг жилийн төсөв яриад явах биш байнгын хороод ч гэсэндээ бүр нэг 5 жилээс 10 жилийн хугацаанд бид нар юун дээр хичнээн их төгрөг зарцуулсан, тэрний яг ямар үр дүнд хүрсэн гэдгийг бүр нэг тенденцийг хармаар байгаа даахгүй. Зөв ганцхан жилээр юм биш. Тэгжээж бидний барьж байгаа өнөөдрийн бодлого зөв буруу юу, өнгөрсөн 5 жилд 10 жил барьсан бодлого зөв буруу юу, үргэлжлүүлээд энийг хэрэгжүүлээд яваад байх нь зөв буруу юу гэдэгтэр нэг анализ хийхгүй бол буруу байгаал хахад олигтой үр дүн гарахгүй байгаал хахад үргэлжлүүлээд 10 жил тэрүүнийгээ санхүүжүүлээд байна гэдэг бол маш утгагүй. Тэгэхээр үүн дээр нэгдүгээрт нэг дүн шинжилгээ хийж хармаар санагдчихээн. Тэ миний бодлоор одоо төсвийн зарлагын алтын дэд хорооны дарга үүн дээр магадгүй нин чухал гэсэн зарим нэг асуудлууд дээр бүр тийм чиглэл өгмөр байгаа. Сүүлийн 5-аас 10 жилд энэ гэд олон сэдв болж байгаа хэцүү байж магадгүй. Тэгээд үндэсний аудитаа оруулж агаад энэ бүр ингээд үр дүнгийн үзээд жишээлбэл ядуурлыг бууруулахад бид сүүлийн 10 жил хэдэн төгрөг зарцуулсан. Тэгээ яг ямар үр дүн гарсан? Яг ядуурлыг хэдэн хаана яаж буусан? Хэрвээ болохгүй байгаа бол наад чи ядуурл дээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрч болохгүй байна гэсэн үг байхгүй. Гэх мэтчлэн бид нар нэг жилийн нэг алдагдлын тоог арил одоо тэ би яг бод үнийг хэлэх үү. Ирэх жил үдээ дахиад мартцсан сууч. 25 онд юу боллоо санахгүй. 26-нд ямар төсөв батлаа тэрнийг батлахад нэг бүгдээрээ одоо улс орон даяараа нэг яриад тэгэл гүйцэтгэл ярихад ийм цөөхүүлээ сууж нэг яриад тэгэл бараг дуусчаад идэв. Тэгэхээр яг нэг 2 жил заримдаа төсвийн үзүүлэлтээ сайнта муутай байж болно. Гэхдээ жишээлбэл Австрали улс 3P буюу population хүн амын өсөлт нь сайн байгаад, participation буюу ажил хүчний оролцооны түвшин сайн байгаад, productivity буюу бүтээмжийн сайн байх юм бол 1-2 жилдээ төсөв алдагдaltaй байсан ч гэсэн манай улс зөв чиг хандлага руу явж байна гэж өөрөөрөө дүгндэг. Ард түмэн нь өсөөд, ажил хөдөлмөр эхлээд, дээрээс нэмээд их бүтээмжтэй ард түмэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ улс бол өрсөлдөх чадвартай ийм мундаг улс болж байна гэсэн. Манай улсын хувьд бол ямар байгаа гэж энд одоо яг гол яамныхан сууж байна. Хүн ам нь гайгүй өсөж байна. Гэхдээ хүн амын өсөлт энэ хурд саарч байна. Ажил хүчний оролцооны түвшин ялангуяа эмэгтэйчүүдийн дунд дээр бол буурч байна. За ингээ манай бүтээмж бол нэг зүрхний цохилжийг өсөлттэй бууралттай. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар нэг ажил эрхэлдэггүй гэхдээ ард түмнийх нь хүн амынхан тоо өсөөд бүтээмжийн сайнтаа муутай ийм ард түмэн байх юм бол ирээдүйн хөгжил жоохон хүнд харагдах гээд байна. Тэгээ би байнгын орооныхаа гишүүдэд зарлагын алтын дэд хорооны дарагт бас хэлэхэд нэгдүгээр төсөв хийлцэх нөгөө улсын төсөв хийлцэх үе шатыг буруулаа гэдэг юу явж байгаа юм байна. Улсын хурлын дэгийн тухай хуулийн дээр. Тэгээ би бол одоо нэг намар одоо та бүхэн төсөө оруулж ирэл нэг хоног байна 2 хоног хилцээл тэгэл за одоо шууд хилцхийн дэмжгээд бид нар коноптуулах гэдэг байгаа байхгүй. Бид нар арих гэж асуулт асуугаад 1-2 хоногийн өмнө том номоо өгдөө аудитын тайлан энэ төрийг. Тэгээ бид нар уншиж амжихгүй байж тэрүүнийг шууд дэмжих болчиход байгаа. 25 оны одоо төсөв дээр үүнээс үүдээд 20 тавигдчихсэн. Тавьцсныхаа хилцэсгийн дэмжснийхаа дараагаар гоо энэ чи асуудалтай байна штэ гэж хэлээхэд тэр нь дэндүү оройтцсан байгаад дит. Тэгэхээр яг үүнтэй адилхан нөхцөл байдал үүсэхгүй тулд уг нь бол эхний нэг удаа бүх засгийн газрын сайд нараас төсвийн ерөнхийлөгчийн захирагч нараас асуулт асуугаад үүний дараагаар нэг танилцаад бид нар ч бас энд өөрийгөө төлөөлж сууж байгаа биш. Одоо сонгогдсон тойргоо төлөөл байгууллагуудаа төлөөлж байгаа учраас тэнд очиж хилцүүлэг хийгээд за болж гин үү гэд буцаж ирээд та бүгдийн одоо цоригчл төлөх гэж байгаа татврыг чинь цуглуулах гэж байгаа та нараас авах гэж байгаа цуглуулах гэж байгаа мөнгийг ингэж зарах гэж байна болж гин үү гэд ингээд санал хураалтанда оролцъё гэдэг үг нь улсын хурлын дэгийн тухай хуулийн дээр төсөв хэлцэхтэй холбоотой харилцааг арай жоохон 50 бөгөөд оролцоотой нээлттэйгээр хилцэхээр ингээ хийж өгсөн. Одоо энэ үнийгээ буцаад болиулъя гэж ах шиг байна. Би бол эхлээд төсөв ихнээс нь хилцэх дэг сайн байж иж үүний дараа хэдүүлээ гүйцэтгэл ярих хэрэгтэй гэж бодож байна. Одоо буцаал ингээл орох юм бол эх жил хэдүүлээ 2 хоногийн дотор гял сонсоол тэгээ заримдаа шүнжин өдөртөн шүний 12 цагт одоо ямар иргэн тэрүүнийг сонсоод сууж байгаа юм бэ. Гэхдээ иргэдээс цуглуулсан мөнгөө өргөж байгаа юм бол ажлын цагаар ард түмний анхаарал дунд хяналтан дунд энийг сонсох ёстой гэж бодож байна.
За ингээд хилцүүлгээ хийсэн болоод арт түмний хараан хяналтнаас ч хол хэвлэл мэдээлэлч тэр үед бараг айгүй л ядраад яваад өгөх бах. За ингээд шууд одоо хилцэх хэсгийн дэмжээ гэд ингээд одоо санал хураалт явагдаал нэгэнт дэмжигдсэн тул түүнээс хойш бол буцаах ямар ч арга байдгүй улсын хурлаас. За одоо засгийн газар л өөрөө татдгүй бол ингээ ямар ч боломж байхгүй ийм юм руу буцаж орох гээд байна дэд хорооны дарга. Тэгэхээр төсөв эхлээд боловсруулахаас ахуулаад хилцгээс ахуулаад сайн байх ёстой шүү. Дээрээс нь би төсвийн зарлахын хяналтын дэд хороон дээр бас нэг шүүмжлэлтэй хандах гээд байгаа нь 2025 онд ч одоо юуг дэмжих жилгээ зарлж илаа. Боловсруулалтыг дэмжих жил гэж байсан санагдаад байна. Энэ жил нь лөө. Өмнөх жил чи юуг дэмжинэ гэж илаа? Ирэх жил ирүүлнэ л. Харин бид нар санахгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнгөрсөн жил юуг дэмжинэ гэж илаа тэрүүнийг бас тойрч явах хэрэгтэй байсан юм шүү. Ямар тэрүүн дээр төлөв